Сайн байцгаана уу, Камжаа ТV байна. Ер нь иймэрхүү гэмтэрхий ярианд эмзэг мэдрэмтгий хүмүүс байвал алгасаж өгөөрэй. Харин сонсохыг хүссэн хүмүүс байвал манай сувгийг subscribe болон лайк дарахаа битгий мартаарай. Ингээд хэрэгтэй орцгоё. 2012 оны 2 сарын 2-нд Аляскийн Anchorage гэдэг хотын Common Grounds гэдэг кафед болсон хэргийн талаар өнөөдөр ярих гэж байгаа. Ийм жижиг контейнер шиг хэлбэртэй хүмүүс жижиг цонхоор үйлчлүүлдэг ийм кафе байгаа. Энд баристагаар цагийн ажил хийдэг залуу өглөө нь кафегаа нээх гээд ажилдаа ирсэн чинь юу ч юм нэг л хэвэн биш байсан. Уг нь бол цоочтой байх ёстой штэ. Тэгсэн түлхүүрээ хийгээд эргүүлэх гэсэн чинь хаалга аль хэдийн онгорхой байсан. Урд шөнө ээлжинд гарсан цагийн ажилтан нь 18 настай Саманда гэдэг охин байсан ба энэ охин нь бол маш тийм нямбай, хариуцлагатай, ганц ч удаа кафегаа хаахтаа алдаа гаргаж байгаагүй охин байсан. Тэр үе залуу за хүн л юм чи яарч чагаад алдаа гаргаал хэц гэж бодоод дотгошоо орсон чинь аяга тавгаа угаагаагүй, ер нь цэвэрлэгээ хийгээгүй, зүгээр л хаяаж яваад өгсөн юм шиг байдалтай байсан. Тэгээд бас кассанд ямар ч мөнгө байхгүй байсан болохоор нь манай кафед хулгай орчиж гэж одоо захирал руугаа шууд залгадаг. Залуу захирал руугаа залгаад кафедээ ирсэн чинь ийм нөхцөл байдалтай байна. Юу болсон юм бол гэж залгадаг. За энэ кафед нэг ээлжиндээ нэг л хүн ажил хийдэг. Өмнөх оройн Саманда кафегаа хаах хэлж байсан. Гол нь энэ газар нь жоохон зилүүд газар байсан. Машинтай байж ижил ирж очих боломжтой. Гэвч Саманда машингүй. Тухайн өдөр найз залуу нь ажлын тарахаар очиж авахар тохирсон байсан боловч яг энэ өдөр гайн таарч найз залуугийн ажил оройтож тардаг. Найз залуу нь Самандагийн тарах цагаас 30 минут хоцроод иртэл кафены гэрэлтэн унтраастай эргэн тойронд нь ямар ч хүн байхгүй, цонхоод нь харсан чинь хинч байхгүйсэн. Яг тэр өдөр Саманда найз залууга өөр охинтой харьцдаг байсныг олж мэдээд мессежээр тэр хоёрд нэлээд хэрэлдсэн байсан. Тэгээ найз залуу нь Самандаа гомдоод уурлаад аавыгаа дуудаж авчиж гэж бодсон байгаа. Энэ 2 сард нэлээд хүйтэн байдаг учраас найз залуу нь машиндаа буцаж ороод Саманда руу хэд хэдэн удаа залгсан боловч авдаггүй. Тэгээ дууд мессеж үлдээдэг байгаа. Хаанаа юм бэ? Хүн дуудчихад ингээ байхгүй байх юм аа. Аавыгаа дуудаж авцсан юм уу? Гэртээ хараа залгаарай гэж хэлээд салгадаг. Тэгсэн ч гэсэн найз залуугийнх нь санаа нь зовоод дээрээс нь хэрэлдсэн байсан болохоор уулзаж ярилцах ёстой юм шиг санагдаад Самандагийн гэр рүү явдаг. Гэрт нь очтол хаалгын Самандагийн аав нь тайлж өгдөг. Найз залуу нь Джеймс хаа сайн байна уу? Самандтай уулзах гэсэн юм аа гэсэн чи аав нь юу яриад байгаа юм бэ? Гэртээ ирээгүй байна. Чи очиж ажлаас нь аавна гэжтэй гэсэн чи тийм л дээ. Гэхдээ очисон чинь байхгүй байсан. Тэгээ таныг очиж авсан байх гэж бодсон гэсэн чинь үгүй ээ би өнөөдөр охинтойгоо холбоо бариагүй гэдэг. Тэгээд аав нь за чи юу ч гэсэн манай гэрт ороод тэр өөр найз энтрээ ирээд ав гэсэн болов гэд тэр хоёр зочны өрөөнд нь суугаад ийшээ тийшээ Самандагийн найз нөхөд рүү залгаж эхэлдэг. Тэгээд байж байтал найз залууд нь Самандагаас мессеж ирдэг. Тэр мессежэнд нь надад бодох хугацаа хэрэгтэй байгаа болохоор намайг ганцаараа минь орхиодохоо. Өнөөдрөөс найзынхаа гэрт хэд хоног болохоор тэгэж ойлгоо гэсэн мессеж ирээд тэрийг нь найз залуу нь аавд нь харуулдаг. Аав нь нэг л сонирн байгааг анзаараад аав нь Самандаг 2 настайгаас нь эхлээд ганцаараа өсгсөн хинээс илүү охинтойгоо ойр сайн мэддэг. Аав нь өөрийнх нь уцыг ч авахгүй юу ч хэлэхгүй ингээд гадуур хонохгүйг нь сайн мэддэг. Тэр шин Самандагийн аав болон найз залуу нь цурамч хэлгүй өглөө болгосон. Өглөө болтол Самандагаас дахиад ямар ч мессеж ирээгүй. Тэгээд аав нь өглөө нь цагдаад мэдэгддэг. Яг тэр аав нь цагдаад мэдэгдэх тэр үе нь нөгөө кафегийн нөгөө ээлжийн залуу кафедээ ирээд кафе нэг л сонирн байна гэж захирал руугаа залгадаг тэр үе байсан. Цагдаа шууд тэр кафегийн захирал руу залгадаг. Захирал нь харин нэг юм болсон юм шиг байна. Сая манай нөгөө ээлжийн ажилтан кафед хулгай орсон юм шиг байна гэж залгасан. Тэгээ Саманда руу яасан бол гэж түрүүнээс хойш залгаад уцаахгүй байна. Гэхдээ манай кафед хамгаалтын хяналтын камер байгаа. Би тэр хяналтын камерын компанилууд яриад камерын бичлэгийн их хувийг шууд цагдаагийн газар руу явуул гэж залгаадах яа гэдэг. Тэр камерын бичлэг эрхийг хүлээх зураа цагдаагийнхан Самандагийн бүх найзууд, ойрын хүмүүстэй холбогдсон ч мэдэх хүн нэгч байдаггүй. Цагдаа нар кафед очсон ч ноцолцсон эсвэл хэн нэгэн хүчээр орсон улмөр байхгүйсэн. Хэдэн цагийн дараа нөгөө камерын бичлэг ирээд түүнийг үзтэл хэн нэгэн кафед орж ирээд захиалга өгөөд Саманда захиалсан кофег нь бэлтжээд яг өгөх гээд эргээд гинт хоошоо ухраад 2 гараа өргөдөг.
Тэгээд гараа өргөсөн чигээрээ очиод гэрлээ унтраадаг. Гэрлээ унтраагийн Самандаа тушаасан юм шиг байгаа. Тэгсэн цонхны талаас нэг залуу кафе руу өсөрч орж ирээд Самандагийн хоёр гарыг хүлээд ард нь буу тулгаад өөрийнхөө машин руу дагуулж явж байгаа харагддаг. Гаднах камерт нь яг ямар төрлийн машины дугаар юу ч харагддаггүй. Тэгээд цагдаа нар Самандаг бусдад барьцаалгцсан гэж нийтэд зарлдаг. Гэвч хинээс ч ямар ч мэдээлэл ирдэггүй. Самандагийн аав нь Аляскийг бүтэн тойрч зарлалаа тараадаг. Тэр зарлал дээр аав нь миний зүрхийг хулгайлсан тэр хүн үүнийг харж байгаа бол би заавал чамайг олж очноо. Гуй буруу зүйл битгий хийгээрээ. Хүүхдийг минь гэрлүүн явуулаач нэрээ нууцлаач чамаагүй түүнийг зүгээр л таксинд суулгаад явуулчих. Тэр минь цаашид эхийг үзэж амьдрах ёстой жоохон охин. Бидэндээ их чухал хүн минь байгаамаа гэсэн байдаг. Хэрвээ охины минь хаана ямар байдалтай байгааг мэдэж байгаа ч айгаад хэлж чадахгүй хэн нэгэн байгаа бол надад хэлээч. Би бүх талаараа хамгаалж яаж игээд онгоцны билет аваад хаана ямар шинэ амьдрал эхэлмээр байна бүгдийг хийж өгөө гэж олон нийтэд зарласан. Цагдаа нар мөрдөж байгаа ч гэсэн яг баттай нотлох баримт байхгүй ямар хүн гэдгийг ч таних боломжгүй байсан болохоор барьж чадахгүй л байгаад байсан. Саманда алга болсноос 3-7 хоногийн дараа 2 сарын 24-нд Самандагийн найз залуу нь Самандагаас мессеж авдаг. Encourage-ийн тентгийн нэг цэцэрлэг төрөлнгийн замын тэмдэглэгээ рүү оч гэсэн заавар байсан. Тэрийг цагдаа руу явуулаад Афтад хамт оч гэсэн газар руу нь яваад цагдаа нараас 15 минутын өмнө тэр газарт очсон. Очтол нэг жижиг ут байсныг онгойлгоод хартал барьцааны мөнгө Монгол мөнгөөр 70 сая төгрөгийг өгсөн бичгтээ хамт Самандагийн зураг байсан. Тэр зурган дээр Саманда яг камер руу ихсэлж хараагүй хажуу тал руу гөлөрсөн байдалтай мөн Encourage 2 сарын 23-нд гэсэн хэвлэгдсэн сонины хамт дарсан зураг байсан. Тухайн өдөр бол 2 сарын 24 байгаа шүү дээ. Саманда алга болоод 3-7 хоног өнгөрсөн. Аав нь охиноо амьд эсэгт маш их санаа зовж байсан тэр үед өчигдөр нь авсан тэр зургийг итгэл найдвар болж өгсөн. 34 настай Аляскийн Encourage-д Израиль Кис гэдэг хүн найз охин болон 10 настай охины хамт амьдардаг байсан. Эргэн тойрных нь хүмүүс түүнийг даруй төлөв, шудраг гэж ярьдаг байсан боловч үүнээс үнэхээр хол хүн байсан. Тэрээр 10 настайгаасаа бага насны охидын бэлгийн дарамт, банкны дээрэн болон зүгээр л ийм хөвшин залуугүй рандом руу ямар ч шалтгаангүйгээр зүгээр л алчдаг цуврал алуурчин хүн байсан. Гэвч түүний эргэн тойрон дох хинч тэр залууг нэг өдөрч гэмт хэрэг чадахгүй бол унтаж чаддгүй ийм хүн гэж мэддэггүй байсан. Цаны маск, нарны шил өмсөж гараад өнөөдөр нэг кафе дээрэндээ гэсэн бодолтойгоор Encourage-ийг машинтайгаа хит хит тойроод байж байтал тухайн Common Grounds гэдэг кафе нь бусад газраас жоохон орой тардаг бас хүний хөлөөс нэлээд зайдуу байгааг анзаараад байгаа болгосон. Уг нь анхандаа Израиль кассан дах мөнгөний л аваад зүгтах бодолтой байтал цагийн ажилд нь ганцаараа бас эмэгтэй хүн байгааг хараад төлөвлөгөөгөө өөрчилсөн. Халуун Американо захиалаад Саманда яг өгөх гэтэл буу гаргаж ирээд гараа өргөөд гэрлээ унтраа гэсэн байгаа. Саманда манай аав удахгүй намайг авах гэж ирнэ. Ажлын цаг дуусж байгаа болохоор одоо бараг ирсэн байгаа гэтэл Израиль шууд Самандагийн аманд салфетик чихээд кафе дотор ороод Самандад буу тулгаад гар гээд дагуулад гарсан байгаа. Машинда ороод Самандагийн амнаас салфетикаа гаргаад одооноос чи орилж хашгичиж бусад жолоочоос тусламж хүсэх зэрэг асуудал үүсвэл би чамайг шууд ална. Надад чамайг алах ямар ч бодол байхгүй байгаа болохоор хий гэснээр хийхэд л болно гэсэн байдаг. Тэгээд утсыг булааж аваад найз залуу руу нөгөө бодох хугацаа хэрэгтэй байгаа болохоор найзандаа хэд хоног гэсэн мессежийг явуулдаг. Тэгээд Самандаг дагуулад найз охин болон охинтойгоо амьдардаг өөрийнхөө гэрлөө аваачаад гэрийнхээ хажууд байдаг агуулга руу Самандаг оруулаад хүзүүнээс нь уяад агуулгынхаа ханд гинжилдэг. Радиогоо маш чанга дээр нь тавиад гэрлүүгөө орж гэрийнхнийгээ унтаж байгаа эсгийг шалгаад 2 ширхэг халаагуур болон 1 аяг ус аваад Самандагийн байгаа агуулга руу ордог. Ороод хүйтэн болохоор халаагуураа хасаагаад аяг усаа Самандад өгөөд чи маш сайн байлаа. Би чамайг өвтгөхгүй. Зүгээр л чамайг ашиглаад ааваас чинь мөнгө аваад болоо гэхэд Саманда манайх ядуу ааштай их мөнгө өгөх боломжгүй штэ гэхэд битгий санаа зовоо. Би аль хэдийн аавтай чинь холбогдсон. Чи зүгээр л чимээгүй байж байхад л олно гэд хоолой хүлээсийн тайлж өгдөг.
Самандаг жоохон санаа амарч тайвширсны дараа Израиль гинт хөл гарыг бүр чанга хүлж орхидог. Гэхдээ энэ нь Самандагийн хулгайлагдсан тэр шөнийн үйл явдал. Израилийн Афтач нь холбогдсон гэсэн үг нь мэдээж худлаа байсан. Санаж байгаа бол тэр шөнө болон 3-7 хоногийн турш аавд нь ямар ч дуудлага ирээгүй шүү дээ. Тэгээд дараа нь тэр залуугаас чи яагаад Афтач нь холбогдсон тайвшир чамайг тавьж явуулнаа гэж хэлээд усагч сайн хандаж байгаа мэт жүжиглж байсан юм бэ гэж асуутал зүгээр л надад итгэж жоохон тайвширч байгаа Самандагийн царай инээдтэй байсан болохоор гэж хэлдэг. Израиль тэр шөнөө Самандаг хүчндээд зоддог. Тэгээ Саманда чи намайг одоо алах уу гэхэд мэдээж гэж хэлээд Самандагийн хоолойг боож алсан байгаа. Өглөө нь гэрлүүгээ ороод охиноо сэрээгээд өглөөнийхэн цаг бэлдэж өгч хичээлд нь явуулаад дахин агуулгах руу ирж халаагаараа унтраагаад Самандагийн цогцыг агуулгах доторх том хайрцагтаа хийгээд сарын өмнөөс захиасан байсан Нью Орлеанс явах локшери круиз аялалд явдаг. Юу ч болоогүй юм шиг. 2-7 хоногийн турш аялаад идэж ууж хөгжилдөж явсан бөгөөд тэгж явахдаа машин түрээслээд Техасын бас нэгэн банкаар орж дээрэмдээд онгоцны буудал ороод гэртээ ирдэг. 2-7 хоногийн дараа гэртээ ирээд Самандагийн цогцыг нэг тийш нь болохоор агуулгах руу ороод тартал цаг агаар үнэхээр хүйтэн байсан болохоор Самандагийн цогцны байдал амьд байсан байдалтай нь бараг адилхан байсан. Израиль нас бараад 14 хонсон Самандагийн нүрийг будаад, үсийг янзлаад, амьд байгаа мэт харагдуулахын тулд нүдийг ноёод, нүдийн нээлттэй байгаа мэтээр харагдуулан тэр өдрийн сонин аваад нөгөө зургийг дарсан байгаа юм. Тэгж дарчаад цогцыг хит хит хувааж тайраад тентгийн Матануска голд хаяад найз залуу руу нөгөө цэцэрлэг түрээлэнгийн тэмдэглэгээний дор очиж хар гэсэн мессежээ явуулсан байгаа. Тухайн үед аав болон найз залуугийнх нь харсан тэр зураг нь нас бараад бараг 3-7 хонсон Самандагийн цогцсны зураг болж таарч байгаа. Тухайн үед аав нь охиноо айнд байгаа гэж итгээд нэгсэн тэр мөнгөний шууд Самандагийн данс руу явуулсан. Израиль шууд машин түрээслээд дахиад Техас руу яваад Самандагийн картнаас нэг дор 3 удаа бэлэн мөнгө авдаг. Мэдээж цагдаа нар Самандагийн картыг хаана яаж ашиглагдах нь хянаж байсан. Израиль энэ хүртэл тэр олон гэмт хэрэг хийхдээ ганц ч удаа баригдаж байгаагүй байсан. Цагдаа нар Самандагийн карт ашиглагдсан газар шууд очсон боловч Израиль аль хэдийн явчихсан байсан. Тухайн ATM-ийн камерт дүрцсэн Израиль маск шил зүүж малгай өмсөн байсан болохоор хэн гэдгийг мэдэх боломжгүй байсан ч банкны гаднах камераар дугаар нь мэддэхгүй ч унаж аваад цагаан машиныг харсан. Тэгээд цагдаа нар Техас даяар ийм цагаан өнгийн машиныг бүгдийн шалгах гэсэн үргийг бусдад дамжуулсан. 6 өдрийн дараа Техасын нэгэн буудлын гадаа зогсоол тавьсан адилхан машиныг цагдаа нар олж харсан. Тэгээд машины жолооч ирэхийг хүлээж байтал нэг залуу ирээд машиныг унааж авсан. Цагдаа нар ч мөн адил араас нь дагаж байгаад зогсоогоод бичиг баримтаа үзүүлэхийг хүстэл Израиль маш тайвнаар бичиг баримтаа үзүүлтэл Аляскад амьдардаг гэж гарч ирсэн. Яг ийм төрлийн машиныг унсан Аляскад амьдардаг залуу хүн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн учраас машиныг нь заавал шалгах ёстой гэж үзээд шалгахтал Самандагийн гар утас, маск, Самандагийн карт зэрэг гарч ирсэн. Тэгээд эхэндээ би биш гэж агаад Израиль за яг уу би бүгднийг ярьж өгье. Гэхдээ сэндвич болон американо навчин тамхи авчирч өг. Бас хэвлэл мэдээлэлээр миний тухай нарийн гарахгүй гэж амла. Би 10 настай охинтой юм л да. Миний охин намайг Самандад юу хийснийг мэдхийг хүсэхгүй байна гэж хэлдэг. Мөрдлөгийн явцад энэ хүн Саманда миний анхны хохирогч биш ээ. Олон удаагийн банкны дээрэм 2001 оноос хойш Вашингтоны ойролцоо 4 хүн. Дээрээс нь бусад бүс нутгуудад энд тэнд нийт 4 хүн. Хамгийн амар юм нь Америкийн хаач байсан хүсвэл хэнийг ч алахаар алхахад хэрэгтэй багаж хэрэгсэл болон бэлэн мөнгийг Америкийн энд тентхийн бүс нутгуудад нууснаа хэлдэг. Нийт 8 хүн алсан гэж мэдэгддэгч тэднэр нь сургаггүй болгосод болон хэрэгтэн нь олдоогүй аллахын хэрэгүүд байсан. Байцаалт өгч хэрэгээ хүлээж байхдаа Израиль харамссан, гэмссэн, ямар ч шинжгүй харин ч эсэргээр ихээсэн шигээ сэндэж идэл яг яаж хүн алсан, хулгайлсан талаараа ярих болохоор амар хөвгөлтэй юм ярих гэж байгаа юм шиг хөөрөөл инээж тайлбарлаж байсан. Эцэст нь Самандагийн цогцыг
хөлдсөн голын доороос цагдаагийнхан 10 цагийн хайлтын дараа олсон. 2012 оны 12 сарын 2-ны өдөр Самандагийн алгын хэрэгээр шүүх хурлыг хүлээх зуур өмнөхнө нь Израиль шоронд өөрийнхөө гарыг цахлын утгаар зүсч амиа хорлсон байдалтайгаар олддог. Шүүх хуралд ч оролцохгүй өөрийнхөө гим нүглийн ялыг ч сонсолгүйгээр өөрийгөө хороосон байгаа. За өнөөдрийн бичлэг энэ түрээ дуусж байна. Би уг нь нэг л бичлэг хийгээд тэгээд хүмүүс үзэхгүй болохоор нь шантраад орхичихсан байсан чинь хэд хоногийн өмнөөс хүмүүс амар дэмжсэн комментууд маш үлдээсэн байсан болохоор урамшаад тэгээд өнөөдөр дахиад бичлэг хийж байна. Тэгээд дараагийн бичлэгээ ч гэсэн бас удаахгүй оруулах болно. Та бүхэн манай сүгээ subscribe дараарай.